нэг шиг бол яах вэ? Туучин баар шүү дээ. За баярлалаа гэж. Нөгөө ярих юмнуудаа мартаа шээ. За манайхан бэлнүү. За бацхан энэ зоогийг шоу их бэлэн болсон байна. Нацтай удаараа би амраа. Mongolia. Өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэж бүрэн скор баярлалаа та бүхэндээ. За энэ 7 хоног бол мэдээж Монгол улсын чи 9 шидийн гоё сенсацтай сэдвүүд олон боллоо. За энэ 7 хоног бол хаврын чуулган хаалтаа хийсэн 7 хоног байлаа. Дээрээс нь наадамтай холбоотой хэрүүлүүд маань эхэллээ. Ер нь хэрэлдэхгүй наад чадахгүй юм дөө манайс. Тэгэл наадам гэхлээр ингээл хэрэлдмээр санагдаад идэг шин. Хаа наадам болж байгаа. Нэг хин нэгэнтэл хэрэлдмээр санагдаад идэг юм шүү. Тэгээд дээрээс нь бас тодорхой хуулиуд батлагдлаа. За тэгээ оюутлоготой хэлэлцээр ямар ч байсан дууссан байна. Гэх мэтчлэн олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ эхнээс нь үзцгээе. Өнгөрсөн 7 хоногт даншиг наадам болсон байна. Тэгээд даншиг наадмыг телевизээр шууд дамжуулж исэн байна. Тэгээд шууд дамжуулж байгаа үеэр юу болсныг бүгдээр харцгаая. Бас олон хүний анхаарал татсан байна. Тийм одоо наадмын хувьд бол одоо засаг төр бариад олон жил болж байгаа Монгол Ардын ном гэдэг энэ намын одоо нэг дуустдаггүй юм шиг байна. Заавал тэр намаараа оруулах гэсэн. Бүх хөгжил дэвшлиг намтайгаа холбох гэсэн. Гэтэл хөгжил дэвшлиж байна. Бас одоо ашиг хөрөмжж байна. За энэ утгаараа бол энэ Ардын намыг муулах гэсэн чи шашин судлаач юм уу чи ардын намыг муулах гэсэн чинь цаанаас нь найруулагч нь мөтлөөшөө зөвхөрхөө нэг. Бүх юмыг нэр дээр нэлтэж идэг ардын намыг муулах гэсэн чинь Яг муулаад ирсэн чинь ингээд хөргөө өөрөө л ярьж байгаа шүү дээ тэнцэнээс та микрофон juste динам болохгүй гэсэн чинь нэг хүн ингээд хажуунаас авааш. Тэгээд яригээс сонсчихсан муулахаа байсан чинь буцаагаад өгөө. Хөөрхөөл явдлсан баамаа тэгээд бас муухай намдаа хайртай эфирийг найруулж шүү дээ ингээд зөөлх ингээд мэддэхгүй аа шүү дээ. За хүн амтаа хараагүй дээ. Бүхэл бүтэн эфирийг бараг 20 секунд дуугүй ойлгожсанаа буцааж өгөх шин тэр тий. Үнэхээр энэ эфирийн найруулагчид төр маань одоо үнсэлтэй хэлгэмэр юм биш. Ста болгодог юм уу? Одоо яад гэдэг нэг ямар нэг шагнал өгөөрэй. Тэгээд та бүхэнд үнэхээр үнж байсан байх шүү энэ эфирийн найруулагч. Энэ 7 хоногт бас нэг хоёр ахын ярьслага олон нийтийн сүлжээгээр бас олонний анхаарал татлаа. Хөл бөмбөгийн аврах шалруулалт тэмцээн болж байгаа. Тэгээд Монгол фанатууд маань тэнд байсан байна. What's your name? Баяр Магна. Балдан. And where are you from? Mongolia. What you love about Mongolia? Amateur. What good in Mongolia? Yes, Mongolia. What you love? Less. Where? Amateur. Nice. Germany. Germany. Вау, ямар таг юм бэ тий. Гэхдээ тэгээд яадаг юм бэ тий. Заавал англиар ярих албагүй шүү дээ. Мэдэхгүй л байгаас герман хэлтэй хүн байж болно шүү дээ тийм үст. Тэгээд нөгөө нэг да Манцинковын даргаа гэдэг шиг тий. Yes Улаанбаатар л гэдэг байгаа тий. Айгу хөрх. Тэгээд энэ жил нэрээ дэлхийн аврах шалруулалт тэмцээнээр Узбекистаны баг орж тий. Роналдотой тоглож илж тий. Тэгээ саяхан л одоо бараг л одоо Монгол битэрчин л одоо үгүй Узбек битэрчин л одоо хамт нэг гараан сөлж илээ. Тэгээ сүүлийн үед энэ хөрөнгө оруулалтаараа ч тэр спортоороо ч тэр үнэхээр лаг байгаа тий. Тэгээ уг нь бол монголчууд бас энэ дэлхийн хөл бөмбөгийн аврагт тий өөрсдийнхөө багийг дэмжиж орох боломж байгаа. Гэхдээ манай
хөл бөмбөгийн холбоо болон бусад асуудлуудаас болоод бид нар бол очиж дэмжиж чадахгүй. Тэгээд хизээ нэгэн цагт нэгэн те one sunny day бид нар монголчуудыгаа дэмжихээр дэлхийн хөл бөмбөгийн авраг шалралт тэмцээнд очин бахаа гэж бодож байна. Тэгээд гоё монгол фанатууд маань дэлхийн авраг үзэхээр явсан байна. Баяр хүргье. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгш бүрэн скорын хамт олон байна. За бүрэн скорынхан маань 2025 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2026 оны 5 сараас эхлээд одоо зээлийн оноо гэдэг зүйлийг та бүхэн танилцуулсан байгаамаа. Энэ зээлийн оноо нь яадаг юм гэхээр та хэр сайн зээлдэгч вэ гэдгийг л харуулдаг юм байна. Та зээл авсан зээлээ хугацаанд төлсөн юм уу, төлөөгүй юм уу те? Та ямар хугацаанд тухайн зээлээ төлдөг юм бэ гэдэгтэй холбоотойгоор энэхүү оноог өгдөг. Тэгээд энэхүү оноо нь 300-аас 999 онооны хооронд одоо танд оноо өгдөг гэсэн үг. За энэхүү оноог ийм Монголиогоор 30000 төгрөгөөр та шалгах боломжтой байсан бол одоо ороод үзэх юм бол та 1000 төгрөгөөр зээлийн оноогоо шалгах боломжтой байна. Та зээлийн оноогоо хайрлахгүй бол өөр хинч таныг хайрлахгүй шүү манайхаа. Бүрэн скор зээлийн оноо. Өмнөх машиныхаа зээлийг төлөөгөөж дахиад машин авах гэж юм. Чамд ямар хамаатай? Онооч нь нэлийн баг байна да. Өөр орлогын харьцаа ойрцоор зээлийн оноо буурахад хүссэн зүйлээ ч авч чадхааргүй болох нь. Зээлийн оноогоо хайрлахгүй бол тэд чамайг хайрлахгүй. За өнгөрсөн 7 хоногт айдас хүйц дагуулсан нэгэн мэдээ явсан. Энэ бол эрчим хүчний салбарын ажил хайна гэдгээ мэдгдсэн байгаа. За тэгээд 6 сарын 30 төхөөд байсан 6 сарын 29-нд эрчим хүчний салбарын маань дахин мэдгдэл хийсэн. Шуурхай арга хэмжээг өнөөдрийн дотор авахгүй бол маргааш ихэд нийтээр тоггүй, захилгаангүй үндэсний хэмжээний одоо шул одоо аюултай нөхцөл байдал үүсгэр байна гэдгийг бол анхааруулж хэлмээр байна. За ингээд ерөөсөө өнөө маргаашгүй одоо наадан болох гэж байхад ингээд тог захилгаанчгүй өстө балархандаа гэдэг хүмүүс айс. За ингээд энэ мэдгдлийн дараа салбарын сайд нь бас мэдгдэл хийсэн. 30% цалин нэмэх боломж одоогийн энэ эрчим хүчний санхүүгийн салбарт санхүүгийн тогтолцоонд байхгүй. Байхгүй юмыг сайд байна уу, бурхан байна уу, ерхий сайд байна уу, хэн байна уу илбдэж гаргаж чадахгүй. Энэ бол бидний өнөөдрийн бодит байдал. Энэ бодит байдлаа бид нар ойлгоод энэ дээр хамтарч ажиллах хөөс биш бие биендээ ингэж тунж болохгүй гэж бодож байна. За миний хувьд дахиад хэлэхэд үйлдвэрчний эвлийнхэн болон салбарын нийт ажилтнуудаа, мэрэгчлэнүүдээ энэ салбарынхаа шинжилэлд салбараа өндийлэхэд хамтран ажиллахыг уриалж байна. За ингээд уучлаарай өстө үнэхээр 30% нэмэх боломжгүй байгаа. Өстө бурхангуугаад ч одоо нэмэр байхгүй байгаа. Үнэхээр байхгүй юм чи одоо яах юм бэ гэдэг мэдээлэл хийсэн. За тэгээд энэс хойш 1 хоногийн дараа байна уу? Ажил хийхаа болчихсон. Сая хэлээ манай шийдвэр бол хамтын шийдвэр байдаг гэж. Тийм учраас манай байгуулагч гэсэн одоо маргааш өглөөнөөс эхлэх байсан ажил аялтыг бол зогсоож байна. За үүнийг ажил аялтыг зогсоож байгаа хэд хэдэн шалтгаан байгаа. За ерөнхийдөө бол манай одоо шаардлага бол цалинг 26, 27 онд 30% нэмэгдүүлэх гэсэн ийм шаардлага байсан. Энэ шаардлагад бол хүрсэн гэж харж байгаа. За нөгөө хугацааны хувь дээр л байна те. За энэ хувийг бол бид нар олон талаас нь ярилцаад өнөөдрийн салбарын байгаа байдал үнэхээр хүнд байгаа учраас шууд 7 сарын 1-ээс 15% гэж зарлах юм бол бид нар цалингаа тавьж чадахгүй байдал бүр үүнээс илүү эрсдэлд орох эрсдэл байгаа гэдгийг хоёр талаасаа одоо нөгөө талаас тайлбарлаад ингээд харилцаа ойлголцсон учраас энэ саналыг бол хүлээж авсан. Тэгээд дотоод гүрэгтэй бол би энэ цалин нэмж байгаа шатлалыг тавьсан. Тэгээд ажилтнууд баяртайгаар дэмжсэн. Яг ганц хоёр хүн нөгөө санал жоохон нийцээгүй байдал харагдсан. Тэгээ олонхороо бол ер нь бол энийг баяртайгаар өгтөө авч байгаа. Тэгээ хамгийн гол нь бас ажил хайлт маань өөрөө эргээд нийгэмд хямралт хүргэж болох бас болцшгүй эрсдлүүд гарч болох ийм ухрагтай байсан учраас бас арайч энд хөрөлгүүгээр ингээд асуудал шийдсэнтэй бол сэтгэл хангалуун байна. Өмнөх өдөр нь ажил хайна гээд маргааш нь ямар ч гэсэн ажил хайхааргүй боллоо. Тэгээд тохиролцоонд хүрсэн юм шиг. Тэгээд маш их салбарынхан маш их баяртайгаар ухтан авцгаасан байна. Энэ тохироогоо. Зөвхөн нэг ийм байдаг гэж магадгүй шүү. Энэ салбарын энэ үйлдвэрчний эвлэлийнхэн өөрсдөө ингээ нөгөө
яамруугаа орж моноод гарч ирэхлээр амар хаппи болчоод гарч ирдэг гэсэн зүгээр сураг дуулж ирдэг. Гэхдээ эднийхийг мэдгүй яг ковидын үеэр жагсаал цуглаан болж байгаа үеэр эмчнэрийн үйлдвэрчний эвлэлийнх ингээд ороод гараад ирсэн чинь нэг юм сонирн болчоод гарч ирлээ гэж тэрийг үгүй би ядж байгаад бас талбай дээр нь байж таараад яа нөгөө эмчнэр чинь бүгдээрээс та манай үйлдвэрчний эвлэлийнхэн ийм багхгүй юу гэдэгсэн. Гэхдээ тийм юм бити болцсон байгаасаа. Тэгээ ямар ч байсан хоорондоо ингээд үе шаттайгаар та эхлээд нэг 10%, дараа нэг 5%, дахиад нэг 10%, дахиад 5% гэдэг юм ингээд үе шаттайгаар цалин нэмэхээр болсон юм шиг байна. Тэгээд яг өмнөх өдрөнд 30 нэмэхгүй бол бид нар яахгүй гэсэн чинь маргааш нарна үе шаттайгаар нэмэхээр болсон. Их гоё хүлээж авч байна гэдэг юмсэн. Тэгээд хэцүүлтэй тэгээд одоо хэдүүлээ ингээд цахилгаангүй суужвал бас хэцүү. Гэхдээ ер нь энэ цаад шалтгааныг одоо би баг нэвтрүүлэг болгоноор хэлээд байгаа тийм. Тэгэд гол цаад шалтгаанаас шийдээсэй тийм. Хоорондоо тэр тохирч мохирхон ч одоо дүүрч. Наадан болох гэж байна. За энэ 7 хоногт наадамтай холбоотойгоор одоо нэг хүн наадмын плеттэй холбоотой нэг асуудлыг тэлсэн. Энэ жил биш үү? Плет 100% зараг. Ямар нэгэн байдлаар репортинг гишүүдээс сайд гаргах гэдэг нэг манд тэр зөвшөөрлийг өгдөг юм байгаа. За плет 100% зарагдана. Би 100% зарагдана гэхэлэр одоо борлуулалт нь 100% байх юм болов уу гэдээ ихлэ бодохгүй юу. Тэгсэн чинь эн чинь айгүй их плет нь ингээд урилганд явцдаг байсан юм байна л да. Тэрийг хэлээд исэн юм. Тэгээд 100% зарагдана гэдэг ингээд нөгөө хүмүүс рүүгээ хараад хэлээд байгаа байхгүй юу. Тэгээ нөгөөд нь хөрхий одоо 100% зарагдахгүй л гэж бодож ирсэн болоо даа л гэж бодсон. За тэгээд яг хэдэн хувь нь яаж зарагддаг байсан талаар бас мэдээлэл өгсөн байна. Сайн дарганаар урьдчилгаар орохыг бол халж байгаа юм байна зүг үү? Гадны урилгатаа зочид төлөөлөгчд болон дипломат төлөөлөгчийн газар элчин сайдын хамтд бол урилгаар. Манайхан бол өөрсдөө билетээ хөдөлж байгаа. Ер нь түрүү жисэн хэл ам хүмүүсээ дагшиг үлээ тий. Тэгээ хэл ам шүүх сагдаад байгаа юмнаас. Тэгээс ард иргэдээ билетээ үнэтэй зарчаад дарга сайдар нүргүү урилгаар ороод ич болохгүй шүү. Өмнөх жилүүдэд нийт тасалбарыг хэдэн хувийн дарга сайдар дээгүүр ингээ авчдсан юм бэ? 40%. Эсцоны 40% дарга сайдар. Бүх юмыг шаад юм шүү дээ. Бүр плет ч үлдээхгүй бүгдийг манай шанаа. Бүгдийн зүгээр хуухамаа. Гэхдээ тэр тендер шаасан мөнгөөр нэг урилга үгүй плет мэдээд авчиж болдгүй юм шүү. Ямар амар үлийн юм бэ. За тэгээд одоо энэс нь болоод бас хоёр талын байр суурь гарсан. Ер нь бол улсын хурлын гишүүдийг жилээс жилд арга гэрийнхний болон улсын хурлын гишүүдийг урьдаг байсан юм байна. Сайд нарыг бас урьдаг байсан юм байна. Тэгээд улсын хурлын гишүүд ямар бодолтой байгааг сонс. Намтай баяр сайдын тэр мэдээллийг бол харсан. Жаахан дургу үрсэн. Тэгэл одоо юу гэдэг нэг тийм хойноос нь аягүй их юм асуугаал яваад байдаг юм шиг. Ер нь парламентын нэр хүндийг унах зорилготой юм шиг л уншигдсан шүү дээ. Яг уу би бол анхны жил бол бас сонирхоод очиж үзсэн тий. Нодлон бол би яг тэр их хурлын гишүүний шугамаараа юм бид юм очиагүй орой өдөөс хойш. Тэг хүн цөөрсөн үед нь орж үзсэн байна. Тэр энэ жил ч гэсэн нэг заавалжгүй тий стадионд очиж нээлт үзхийг би бол нэг их хөөцөлддөггүй. Тэр урилга ч биш. Тэр урилга огч жохол биш. Тий нөгөөтгөр яг нэг хэлэхэд бол хамгийн анхны жил очсны ар дээр бол одоо тий надад бол бас нэг эвгүй санагдсан л та. Яг нэг тийм дабл стандарт эдэлж байгаа юм шиг. Тийм учраас би нодлоо очиагүй. Ингэсэн шүү дээ. Бүх билетийг зарна гişүүдэд ерөөсөө өгөхгүй гэсэн шүү дээ. Тэгсэн над руу төрийн ёслоос залгаж ийл шүү дээ. Та наадмын нээлт үцхүү гэд. Болиочтой тий. Юм ингээд жижиг гэлтгүү, юм хаанаас хүний хандлага хаанаас харагддаг гэд эндээс харагддаг байхгүй. Ер нь ингээд төр төмгөр ёс юмгоор Монгол улс парламентын засаглалтад орно. Төр наадмаа хийж байгаа юм байна. Тэнд ингээд ураад очиод урахаар нь л очдөг юм л та. Тэгвэл ураал урагдаал очиод үздэг юм. Бас төрөө хөндлөж байгаа хэлбэр шүү дээ. Тэрнээс тэр холоос юм хар суух чи бас тийм нэг бидний нэх хүсээд байгаа бидний ямар ч үйлч байгаа юм шиг. Тэгээ наадмын нээлт юу болдог вэ? Тэгээд ингээд нэг гууж очдөг юм шиг бахан мэдээлэл өгөөд наадмын билет нээлтийн билетийг ер нь гişүүдэд өгөхгүй энэ төр гал өөрөхгүй энэ. Тэгэл өөрөхгүй л байгаа чи яга ураад байгаа. Урилга өгөн тэрийгэ зарна ч шиг хинээр тоглоод байгаа. Энэ өмнө мөнгө үнгүй үздэг байсан үгүй шүү дээ. Таман газар төсөнд гараад үздэг шүү дээ. Тэгээ үнгүй үздэг байсан юм шиг одоо нэг үнэтэй үзүүлэх гээд байгаа юм шиг. Энэ заллингаа бойл.
урилга нэрэ зарна гэдэг нэг юм ярьсан шүү нэрэ тий. Урилга үнэтэй урилга бас байж болох юм байна. За тэгээд ингээд гişүүдийн байр суурь бол ингээд 2 3 хуваагдсан. За зарим нь бол айгүй дэмжүүлж авсан, зарим нь бас ингээд ер нь бол ийм байна, тийм байна, болохгүй ингээд тэгнэ гэдэг ийм олон янзын байр суурьуд гарсан. За ингээд кэрэлдэж байх зур наадмын билетийг худалдаанд гаргана гэдэг наадмын комиссийнхан бол зарласан байна. 26 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн үндэсний их баяр наадмын тасалбар зогсоолын зөвшөөрөл худалдан борлуулах төр журмыг бол батлаад байна. За энэ хүрээнд Коди ХКК, Гэр медиа ХКК тасалбарыг 2026 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7 цагаас И наадам цэг ЭМ сайтаар одоо цахимаар худалдаалахаар бэлтгэл ажиллаа бол хангасан байна. За мөн одоо манай сэтгүүлчд маань бол мэдж байгаа сүүлийн 3 жил бол одоо баяр наадмын нээлтийг бас 7 сарын 11-ний орой бас нээлтийн одоо урлагийн хөтөлбөрийг бол бас наадамч олондоо бол төлөвлөдөг болсон. Энэ хүрээнд бол 7 сарын 10-ны орой 21 цагт болох одоо баяр наадмын нээлтийн тоглолтыг И наадам цэг ЭМ сайтаар болон за Ticket цэг ЭМ сайтаар бас давхар худалдаалахаар болсон. За баяр наадмын тасалбарын үнийн тухайд бол баяр наадмын нээлт хаалтын тасалбар бол 7 сарын 11-12-ны нээлт хаалтын тасалбарын нийт үн бол 150 мянга байгаа. За 7 сарын 11-ний оройны нээлтийн давтан одоо тасалбарын үн бол 50 мянгаас 80 мянган төгрөгийн хооронд худалдаалахаар ингээд болсон байна. За ингээд 7 сарын 1-нд ингээд онлайнаар зарнаа гэдэг юм зар явсан. За тэгээ бүгдээрээ ингээд онлайн дээр наадам цэгийн дээр бүгд ингээд хүлээгээ суусан. За тэгээд зарагдсан. За sorry манайхаа энэ чи нэг юм болж байгаа шүү. За баярлаа. Энэ юу хүмүүс бужигнаа явчих. За тэгээд 6 минутын дотор бүх билет зарагдж дууссан гинэ. 150 мянган төгрөгийн билет 6 минутын дотор. За тэгээд бөө юм бас та шагийнхаа авчлаа. Шагийнхан л бүгдийг авчлаа. Нэг хүнд гараг бүгдийг зарчлаа гэдэг бөө юм бас. За тэгээд энэний номтой хоёроос тодруулсан. Айгүй нэг хүн ингээ бүгдийг авчиж байгаа юм уу? Яагаад шагийнхан зарчиж байгаа юм бэ гэдэг асуудал ирсэн. Та эхлэнгүүт цагдаа одоо за бүр уучлаарай одоо үнэн тагнуул үртлийн чинь шалгаж байгаа. Нэг IP хаягнаас ороход 2 билет л худалдаж авах хэрэгтэй. Тэрнээс биш одоо шаглах зориулалтаар олноор авах боломжгүй. Хэрвээ тийм зүйл гарсан бол өөрөө шалгадаад тэр худалдаа авалтууд нүчингүй болоод тэгээд нэг кибер аюулгүй байдалтай холбоотой хууль заасан хариуцлага гаргах хэмжээнүүд нь явагдана. Тийм л юм байна. За нэг IP хаягнаас 2 билет авах боломжтой байна. За тэгээ маш олон IP хаягнаас хандаад тэгээд 2 билет хүний 2 билетийг авсан байна. За тэгэл ерөөсөө энэ шагийнхаа авчлаа, шагчд авчлаа гэдэг энэ яриа болстой бүр тасралтгүй явсан. За тэгэл нэрээч бас шагчд авцсан байсан байна. Байна. Сайн байна уу? Энэ тасалбар байгаа юм болов уу? Одоо яг байгаль хавсан. Тава. Үнэн хэд вэ? Нэг нь бас нэг шиг нь бас нэг 500 дуусартай. Сэбэнэ. Энэ наадмын тасалбар байгаа юм болов уу? Бага ба. Хэдэн ширхэг байгаа юм бол 20 байгаа. 4 ба. 4 байгаа юу те? Тий. Та өглөө яаж авсан юм бол битгий таахгүй. Тэгээ баталгаатай юу? Баталгаатай л. Юу дугаас тэр чинь баталгаатай гэж нь юу гоо штэ. Нөгөө онлайнаар бид удаан битээр идэв болохоор. Хэд гинэ? За дөрвөлнгийн нийтлэл 800 төгснөө. Юу шунлгүй. 50 мянган төгрөгийн юм. Тэгэд манайхны дунд нэг ийм тэнэг ойлголт байна. Энэ бол би бол зүгээр ингээд хоолойгоо сонсох дандаа бацаанууд баг шиг байна. Тэгээ нэг хоёулаа суужгаад, гуруулаа суужгаад нэг 6 билет авцсан. Хоёулаа сууж байгаа нэг 4 билет авцсан юм л хөгд. Түүнээс манайхны ярьж байгаа шиг ингээд нэг 300-400-аар нэг хүн авч байгаа бол байхгүй байх шиг байна. Зүгээр ер нь биш үү те. Энэ шагл гэж яриад байгаа бол энэ социалист ойлголт байхгүй. Шагийн билет гэдэг чинь яг бодит үнээрээ зарагдж байгаа билет шүү дээ. Энэ саяны охин ширхгийн 500 мянгаар зарж чадахгүй өөрөө шатна гэсэн үг. Өөрөө тэр эрсдлийг даагаад ийм өндөр үнээр зарж байгаа. Ямар ч тоглолтын билет гадаадд бол ингээд дараа нь ингээд шаглагдаад одоо Монголын ярьж байгаагаар бол тий шаглагдаад зардаг бүх том тоглолтууд гэдэг. За би зүгээр саяхны жишээ Thailand Tomorrowland гэдэг амар том шоу болох гэж байна.
Ерөөсө 2 минутын дотор зарагдаад дууссан. А гэхдээ очихлоор илүү өндөр үнэтэй билет авч болдог л. Ер нь хааж тийм ямар ч том хамтлагийн тоглолтыг бид нар авдаг. NBA-ийн тоглолтыг 2 дахь зах зээл дээр гаргаад $1000 $2000 авч байгаа тохиолдол байдаг. Энд чи өөрөө зах зээлийн жирийн үзэгдэл монголчуудаа одоо бүгдээрээ ингээ жоохон энэ зах зээл яаж ажилтдаг талаар нэг жоохон ойлголцтой болохгүй бол ингээл бүхэл юмыг л ингээл болохгүй бүтэхгүй гэд. Энэ бол шүү дээ энэ наадмын билет бодит үнээсээ хямдхан зарагдаж байгаа учраас шагийн билет гэдэг юм гараад байгаамаа. Тэгээ ер нь бол шаг биш. Зүгээр хэдүүлээ шаг гэдэг нөгөө социализмын үеийн яриагаар яриад байгаа бол энэ бол билетний тикет дилерүүд гэхгүй да. 2 дахь зах зээл дээр энэ билетний үнэлэгдээгүй байсан үнийг гаргаж ирээд тэгээ өөрсдөө эрсдлээ хүлээгээд байгаа гол нь 150,000 төгрөгөөр аваад хэрвээ энэ хүмүүс үн нэмж зарж чадахгүй бол энэ хүмүүс өөрсдөө шатна. Одоо жишээлбэл өнөөдөр ч юм уу маргааш ч юм уу ингээ болж байгаа ямар нэг фестивалийн билетүүд бас бууж байгааг та бүхэн харж л байгаа. Заримдаа буудаг, шатдаг энэ хүмүүс. Чи өөрөө ялгаа авахгүй бизнесийн зарчим эрсдэл бас дагаал явж идэг. Тэгэхээр манайхаа энэ шагчдыг ерөөсө битээ одоо муу муухай гэж бодороо энэ бол цэвэр зах зээлийн үзэгдэл шүү. Би 42 жилийн турш наадмын нээлтийг очиж үзэхгүй амьд яваад болоо л. Би нэг ч удаа наадмын талбай дээр очиж одоо яг амьд нь үзэж байгаагүй нээлт мэлтэй. Тэгэхээр та бүхэн ч гэсэн амьд байх болно. Асуудалгүй. Тэгэд заавал энэ дээр ингээл нэг мөөнөрөө талцаал хэрэлдээд би билет авч чадсангүйгээд орилоод тэгээд хоорондоо хэрэлдээд байх юм байхгүй. Тэгээд аль болох энэ наадмыг жоохон хэрүүл уруул жоохон багтаа хэрүүлгүй бол хийхгүй байх угаасаа. Тэгээд хэрүүл уруул багтаа хий. Тэгээд хэрүүл уруул багтаа хийх бас нэг юм гарсан байна. Хамгийн хэрүүл чинь нөгөө морин дээр болдог шүү дээ. За тэгээд бас энэ жилээс морь бас аштайхан болж байгаа юм шиг нөгөө хүний оролцоогүй нөгөө сервенийх нь өндрийг хэмжиж байна. За 137.4. За одоо хүрээ хаалт зазрах. За энэ дээр одоо 5 тийм лазер хэмжигч байна. Одоо энэ хэмжигч мэдрэгч байгаа юм байна. За энэ 5 бол ерөөхдөө ингэ дундуур явж байгаа хэвчэд ингээд хэмжээд өгөх шиг байна шүү. Маана жоох ааж. Энэ 5 дээр ирээд л жоо хайж явах хэрэгтэй юм байна. За ингээд азарныхаа мундааны үсэг ер нь нэлээд сайн авсан байна шүү. Энийг сайн хараарай. За цаашаа өрөө. Цаашаа өрөө. За саяны өрөө хацдаг тооцоолж байгаа юм. Оо за хөргөн амтстай хамгийн хэрүүлтэй шүү дээ. А чи наадга доошоо дараад нь шүү дээ. Дээшлүүлчлээ гэдэг нөгөө нэг хэмжиж байгаа хүн баг сүлдээ салганаа сүлдээ зодоо нүдэн дээрээ болоо. Тэгээд хөргө залхсан баха энэ морныхын сүлд. За хэдүүд болио зүгээр компьютерээр явчих. Тэгэхгүй наа чи боо зодоо нүдээс та би хэмжижлээ чи хэмжүүлчлээ гэдэг. Ямар ч байсан хөрхөн Монгол бас хэлбэр юутай аппликейшн дээр хийчихжээ бас хөрхөн тий. Програм зохиогоод ингээд юм аа. Тэгээд ямар ч байсан хэрүүлээ багасгах зорилготойгоор ингээд эхнээс юм нь бас автоматж байгаа юм байна. Тэгээд Монгол наадам дараа 7 хоногт эхлэх гэж байна. Тэгээд бүгдээрээ гоё зон олноороо тэгээд динж хотоод сайхан наадаараа монголчуудаа. Наадам бол үнэхээр гоё баяр шүү. За манайхан 100 цаг болж чинь. За дээрэс нь наадам болох гэж байна. Тэгээд та бүхэн аялал зугаал болно. Наадмын ширээгээ ямар брендээр ширээгээ чимхээ мэдэхгүй байгаа бол та бүхэнд би столичныг санал болгож байна. За тэгэд хамгийн гол нь та бүхэн албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа чанарын баталгаатай тэр газраас нь бүтээгдэхүүнүүдэд худалдаа авч байгаарай. 1938 оноос хойш үйлдвэрлэж байгаа 80 жилийн түүхтэй домогт столичноё бол цэвэр тунгалгаараа алдартай. За 6 нэрдэг дээрээс нь хус модны нүүрс болон кварцын элсээр шүүдэг учраас энэхүү бүтээгдэхүүн маань цэвэр тунгалаг байдсан байгаамаа. Тэгээд столичная 80 жилийн түүхтэй домог баярлаа. Энэ 7 хоногт надад нэг энэ ахын яриаг сонсоод амар гоё тийм мэдрэмж төрсэн юм аа. Нэг тийм амар гоё позитив мэдрэмж төрсэн. Тэгээд энэ ярьцлага би заавал хүмүүстэй хуваалцмаар санагдсан. Нарантуул байхгүй бол амьдрал байхгүй. Өнөөдөр 90 сар бол ингээд инээмсэглээд 8 хийгээд зогстой нэг их хөв тавилсан шүү дээ. Амьдралаа ерөөсөө юу яаж явдаг юм бэ шүү дээ. Нэг ч хүнийг гомдоохгүй явахаас гэж гэдэг. Одоо үлдсэн хэдэн наснда заа ямар ч хүнтэй нэг эвтэй, найртай, инээмсэглсэн хүнтэй ер нь хүний сэтгэлд сэв хийчихгүй юмсан гэж тэгж бодож явдаг.
За нэг 10 жилийн сайхан наран тулынхаа буйнаар амьдарч байна да. Нүдний шил, хулганы хор, жоомны хор, бясааны хор гайгүй ш. Тэг өөрхийм нь Монгол тэгэл болоод л байна. Өөрснөө ингээд ажиллаа хийгээд эрхчлөөт. Одоо би нэг газар очиод харуул хийгээд дийлэхгүй. Барилгадаар ажиллаад дийлэхгүй. Тэгэд манай наран тул дээр нас сүүдэр хязгаар байхгүй. Ажиллаа хийж чадчихвэл тэр хүн одоо олж идэх чадна. Тэр нь их гоё байдаг байхгүй. Тэгээ би наран тулдаа үнэн сэтгэлээс айгүй хайртай. Тэр чинь гоё байхгүй юу? Оо ямар гоё юм бэ. Би яг ингэж бодод байна. Яг наадмыг хэдүүлээ яг наадмаар яг л ийм сэтгэл зүйтэй баймаар байна тий. Энэ ямар ч хүн ингээ хажуунаас нэг яасан тий. Ерөөс хэрэлдэхгүй тий хайраар гэл тий бүхнийг ингээл хайрлаа тий. Тэгэд энэ ахын энэ хандлага нь надад үнэхээр гоё санагдсан. Үнэхээр гоё тий. Наран туулаа хайрлж байна энэ хүн тий. Тэгээд энэ хүн яг үнэндээ энэ өөрийнхөө амьдралыг хайрлаад байгаа юм. Тэгээд яг энэ хүн шиг ийм гоё хандлагатай байвал ер нь яасан бэ манай хаал гэж хэлмээр. За энэ 7 хоногийн бас амар чухал мэдээнүүдийн нэг бол оюу толгойтой хэлэлцээрт орсон байна. За тэгээд орохынхоо өмнө юу гэж ярьж байсныг сонсъё. Бидний хувьд бол маш тодорхой шаардлага тавьж байгаа. Нэгдүгürt бол зээлийн хүү бууруул. За хоёрдугаарт энэ оноос эхэлж одоо ногдол ашиг аавна. Авч эхэлнэ. За ингэж чадах юм бол бид нэр одоо цаашдын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлье. Үгүй бол бид цаашдын энэ маягаар хамтарч ажиллаж чадахгүй гэсэн байр суурийг хэлж байгаа. Яг хоо зогсоож болно шүү дээ. Зогсоож болно шүү дээ. За дамдны дарагчтай амар хэлжнээс тохирцоонд орохгүй бол хаацсан ч ядгийн юм оюутлага гэдэг байгаа. Тэгээ өнгөрсөн 7 хоногт чи манай хүн чинь нөгөө нэг замыг хаацсан ч л тэр өөр чинь бүү юм байна л өдрийн 5 тэрбумыг алдаад байна өстой яг одоо нэ гэдсэн чи хаач чадсан шүү гэдэг. За тэгээд оюутлагынхантай тохиролцоонд орсон. За тэгээд яг орж явах үеийн PR бас нэлээд явсан. Бөөл юм болсон байгаа. За тэгээд тохиролцооны үр дүнг ерөнхийдөө учрал танилцуулсан. Оюутлагын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулж чадлаа. Зээлийн хүүг бууруулснаар оюутлагын баялагаас үр зээл нь төлөх байсан 6.2 тэрбум Америк доллар буюу 22 их 80 төгрөгийг хэмнэж чадлаа. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум Америк доллар буюу 8 орчим их 80 төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт оюутлагын хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх 3 жил тутамд эргэж харж хилэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт энэ жил бид оюутлагоос ногдол ашиг авнаа. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллагаар тохиролцож чадлаа. Хилцээрүүдийн үр дүнд оюутлагын баялагаас төлөгдөх 8.4 тэрбум Америк доллар буюу 30 орчим их 80 төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум Америк доллар буюу 13 орчим их 80 төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. За ингээл одоо ямар ч байсан явсан нохоо яс зүү гэчээр бас тохиролцоо бол бас ямар ч байсан нэлээд амжилттай болсон. За энэний дараагийн PR нь бол цөмөрсөө. Хүрс үг дараагч гарч ирж өөрийгөө PR-дсан. За учралч тэрөөгөр яасан. Дамд нэмч одоо тэрөөгөр хүн амтантай алан малгай зогсож байгаа PR явсан. Тэгэд энэ ч нэг ийм нэг надад бол нэг ойлгомжгүй нэг хэсэг байгаа. Тэр нь юу гэхээр нөгөө оюу толгоон ногдол ашгийг 26 онд авахар боллоо. Тэгсэн мөртлөө өөртөө гэдэг байгаа. Өөртөө тэрнийхээ хүүг багсгачлаа. Тэгсэн мөртлөө ногдол ашиг аавна гэдэг. Зүгээр миний логикоор бол ингэж байгаа. Нөгөө нэг ирээдүйд төлөөд гялс ногдол ашиг авах байсан чинь уг нь бол өнөөдөр авах ногдол ашигаараа өрөө даржуул үгэн сайн штэ тий. Нөгөө ашигаараа өрөө дараад гялс нөгөө өрөө дуусгаад нөгөө мөнгө гялс авмаар штэ. Гэтэл тэрнийгээ ингээд хомслоод януул гэдэг тийм бодол төрсөн шүү. Өртөө мөртлөө ногдол ашиг авна гэдгийг яг үнэндээ логик нь бол ойлгоогүй. За тэгэл өөрхийн нөгөө нэг ганц хэрүүл хийдэг юмтай. За тэгэл нөгөө PR нь цөмрөнгүүд ардсан намынхаа яаж зүгээр авах уу? Гарч ирээд хэвлэм бооруулъя. Манай дамжны сайд маань Канадад магистр хамгаалсан байлаа. Тэр магистр хамгаалалттай холбоотой мөн одоо тэнд хичээл орж ирсэн багш гэж байгаа тэр хүмүүс нь бол энэ онтройтой холбоотой гэдгийг нотолсон.
тийм нотлох баримтууд байгаа. Би тэрнийг линкэд тавьчих та нар ороод үзчихээрэй. За ер нь энэ оюутлогоон гэрээ мэрэтэй холбоотой юм чинь бас болохгүй байна л гэл одоо яриад. Нөгөө тал нь одоо бид нар өстой лаг байлаа болчлоо гэдэг нөгөө талнаар. За тэгээд дамжин юм юу гэж хариулсныг сонсъё. Өөрөөр засгийн газрын үед оюу толгой үйл ажиллагаа, оюу толгой бол Монголын эдийн засгийн 50% гараа байсан. Энэ үед энэ төслийг зогсоосон чадахгүй байж, дийлэхгүй байж. Ингээд эдийн засаг хүндэрсэн 17.6% өсөлттэй байсан эдийн засаг хасхныг болсон. Энэ хэний үед хийгдсэн? Та нар бүгд санаараа үзээрэй. Алтан үеийн сайдын үед байсан тийм болсон. Ингээд эдийн засаг хүндэрсэн үед дараачих нь ерөнхий сайд яах вэ? Энэ эдийн засгийн дийлдэхгүй байгаа учраас тэр хүн чинь очиод арга уюул одоо улс орондоо алдагдaltaа гэрээ ийсэн байх гэж ойлгодог шүү дээ. Арс намынхан ч гэсэн ярьдаг шүү дээ. Тэр онтрийн тэр асуудал дээр жишээлбэл таныг Канадад сурч явах үед чинь багш шилжүүлсэн багш эдэртэй холбоотой асуудал тэнд байна гэдэг зүйлийг бас яриад шүү дээ. Энэ дээр олоод ирээч дээ. Би дэлхийн хаан сурах нь миний асуудал. Тэгээ одоо тийм баримт ашиг сонирхлын зөрчил байгаа бол намайг эх орноос урвсан хэрэгээр аваач шалгуулчих гэж хэлээрээ. За ингээд хэрүүл үргэлж ирсэн. Тэгээд за яг одоо ер нь ингээд нийт зургаар нь харуул надад нэг тийм бодогдод байгаа байхгүй. Манайхан өөрхий нэг сайлын ганц үнэтэй. Тэгэл тэрийг тойрол зодтолтод хоорондоо зодтолтол хамаг хэрүүлээ хийгээл нөгөө үнэнийхээ дэлгэн гэлэрээс байдгаар шувтраал ерөөсө ганцхан зодтолдох ганцхан сэдвтэй өөр юм байхгүй. Нөгөөтгнийгөө тоож уус төрчих, нөгөөтгнийгөө тоорж ингэж хамаг л юм нь явахыг чаавас. Зүгээр ингэж болдгоо юм уу? Оюутлогоос өөр олон хэрэлдэх сэдвтэй болж болохгүй юм. Нэгхэн ийм хөрөнгө оруулагчтай тэгэл тэрнийгөө тойрол хэрэлдэв. Гэхдээ яд ч нэг 10 юмтай болчвол бас нэг ингэж хэрэлдэх сэдв мэдвэн нас нэг ингээд жоохон олон болоод дээрэс нь манус ч гэсэн нэг жоохон хитэн төгрөгтэй болмоор байна шүү дээ. Тэгээд нэг ганц хөрөнгө оруулагчтай тэгэл тэрийгэ тойрол хэрэлдэв. Нөгөөдүүлд нь ч гэсэн хэцүү байдаг баг. Тэгэл яасан хэцүү бэ тэгэл нөгөөд манайх тайлан хилцээр их юм манайх тэгэл өөр хүн байхгүй тий. Тэгээд хэдүүлээ энэ Узбекистан шиг гоё яа л да Казахстан шиг гоё хөгжөөлтөд хүү. Тэгээд нэг ганц хэрэлдэг сэдвтэй болсон байна. Тэгээд ямар ч байсан энэ 7 хоногт оюутлогоотой хэлцээр хийж дууссан байна. За тэгээд мэдээж одоо оюутлогоотой хэлцээр хийгээд дуусч байгаагаар манай найрамдал дөрвөж боос одоо яаж зүгээр байх вэ? Бас ордон дотор өөргөө шоу үзүүлсэн байна. Ямар лаг их орон ч юм бэ те? Би энэ муу байж байгаад хүртэл хуралдаандаа суух гээд явж штэ манайхаа. Тэгээ ийм их оронч хүн байгаа тулдаа бид нар ингэж явж байгаа шүү. Гэтэ нэр Oscar goes to Батнайрамдал болчих гээд шүү нэрээ. Сүүлдээ. Тэгээ нөө хуульч Батгүй бас амар гоё хэлсэн л шүү. Энэ одоо попур нь одоо сүүлдээ явж байна. Одоо дараагийн удаа насилктай ирээд насилкэн дээрээс үг хэлвэл одоо бүр илүү гоё шоу болох гээд байна. Би үхлийн ирмэгдээр байна. Тэгтээ би эх орныхоо төлөө үхийнхээ өмнө ч гэсэн колопо дарахаар ирлээ. Энэ ямар тусал шаалгаад байна манай хүн те. Шаардлагатай юм шаагаад байна уу? Эренгийн шаалгаад байна уу? Глюкоз шаалгаад байна уу? Тийм тэгээд бас юмнаас хоцорчих гээд байхгүй юу да наад хүн чи тийм үстэй. Би байгаа шүү гэдэг. Одоо энийг attention whore гэдэг юм да. Бас нэг гоё шоу үзүүлчээ л баярлалаа. За Skype-ийн хамт олон маань та бүхэнд Wi-Fi төхөөрөмжөө санал болгож байгаа байна. Энэхүү төхөөрөмж нь өөрөө Android дээр суурилсан телевизийн төхөөрөмж юм байна. Тэгээд энэхүү төхөөрөмжийг dongle гэж нэрлэдэг юм байна. За энэхүү төхөөрөмжийг та хэрхэн авах вэ гэвэл 3 багц байгаа маань. 55, 75, 100 мянган гэсэн 3 багц байгаа. За 55 мянган багцад 300 GB дата болон Go Plus, Netflix болон девайстайгаар ирэх юм байна. За 75 мянган багцанд бол 600 GB дата болон dongle, Go Plus, Netflix девайстайгаар ирэх юм байна. За 100 мянган багцанд бол 1000 GB дата. За тэгээд 100 MB-ийн хурд dongle, Go Plus, Netflix болон девайс бүх зүйл хамт ирэх юм байна. Тэгээд нэг төхөөрөмжөөр та бүхэн бүхэл зүйлийг нэг дор авах боломжтой гэсэн үг шүү дээ, тэ. Go Plus авчин, Netflix авчин, тэгээд dongle авчин, за тэгээд дээрэс нь девайс нь хамт ирэх юм байна. Та бүхэн хаанаас ч интернеттэй холбогдох
боломжтой гэсэн үг. Skytel-ийнхантаа баярлалаа. Max Data. Max хурд. Max хэрэглээ. Max багц. Уян хатан мөн танд төгөрсөн гэмнэлттэй вакцины сонголт. Өрхийн хэрэглээнд зориулагдсан өндөр өртний зөөврийн Wi-Fi төгс шийдэл. За мэдээж 100 болсон юм чинь энэ тэнд зам тавигдчихж байгаа. За тэгээд нэг аймгийн замыг бас нэг одоо шүгэл үлээгч мэдээлжээ. За өдрийн мэндэ. За нэг алдартай ангийн зам чинь адуу нард ингээ хайлаад 2 хүн хуруулсан. За 2 хуруулсан. Уран санж юу юм бэ нэраа. Ийм нэраа. Нэрээ өгч. Ганц хуруул юм бэ. Ингээ хайлаад хоод өмчсөн. Руунд ингээ матын бас ийм найгуу нөө үстэй. Энэ тэгтээ юу баха? Энэ зам биш баха. Зам мөн үү яг? Би бол зүгээр ингээ шороон дээр нөгөө нэг ингээ замын хаар ингээ тавьчихсан болов гэж харлаа. Яг зам мөн үү? За ингээ хөдөө орон нутагт замын ажил юм байгаа юм байна. А хөдөөнийхэн гэтэл хотод замгүй учраас орж ирсэн явж байна. Йоо, ингэж амар юм аа. Пимэ барьцаа артаа гартаа. Уугаа яваад шүү. Oh my gosh. Хідүүлээ чи яваад байгаа. Дөрвүүлээ. Oh gosh. Сайн байж та лаг байна. Пи ууцсан дөрвүүлээ. Гэхдээ уртлын яг жолооч нь бол гайг баха. Жолооч бол эрүүл байгаа. Тэгээд хойтлын 3 ууж байгаа. Тэгэхээр цагдаа зогсоосон чи яах ч. Манайс тогтноо наад эрүүл. За тэгээд нэг юм болсон байна. Бүгдээрээ гоё соёлтой байгаарай монголчуудаа баярлалаа. За мэдээж улсын хурлын хаврын жуулган дуусгаж байгаа учраас маш олон томилгоонд явсан. За тэгээд энэ 7 хоногийн маш чухал томилгоонуудын нэг бол улсын хурлын биш Төв банкны тэргүүн дэд даргын томилгоо байсан. Энэ олон хүний анхаарлыг татсан. За тэгээд гишүүд асуулт асуусан. За Монгол банкны үндсэн үүрэг нь өөрөө инфляцийг тогтвортой байлгах буюу хэрэглээний үндийн индексийг барих хэрэгтэй байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр инфляц 11.2% хүрээд байгаа. За тэгээд та бол маш олон жил одоо Монгол банкнд ажилласан мэрит зарчмаараа явж байгаа мундаг хүн юмаа гэдэг байдлаар одоо энэ сонсголд оролцож байгаа хүмүүс нэрлээд ах шиг байна. Гэтэл таныг ажиллаж явах хугацаанд чинь 2016 онд доллар Монгол төгрөгийн ханшны зөрүү нь 2016 онд 2100 байснаас өнөөдөр эн чинь 3560 төгрөг болоод 1.6 дахин нэмэгдсэн байна л да. Тэгэхээр та энийг Монгол банкны үйл ажиллагаанд тэр бүх цаг хугацаанд байсан хүний хувьд сайн үр дүн гэж харж байна уу? За гишүүний асуултанд хариулъя. Валютын ханштай холбоотой бол яалтчгүй одоо сүүлийн таны дурдсан хугацаанд бол тодорхой хэмжээний төгрөгийн эсэргүүл сулрууллууд бол гарсан. Энд бол одоо яг Монгол банкны үйл ажиллагаатай холбоотой гэхээс илүүтэйгээр илүү нөгөө нэг эрэлт нийлүүл тал дээр ханш тогтож байгаа. Энэтэй холбоотойгоор бол мэдээж ханшийн одоо ханш тухайн үед тогтож байгаа гэж үзэж байгаа. Дээрээс нь одоо инфляцийн нөлөөллүүд бол байгаа. Тэгэхээр яг одоо Монгол банк мэдээж одоо ханшааг намдор барих, дээрээс нь инфляцийг одоо тогтвортой байх. Ажлаа хийж чадаагүй байна тийм үү Монгол банк? Зарим зүйлдер тийм байж байгаа. Йоо! Зингүү бүр хуйхалж ийн те. Анар бүр ингээ хөргөмд уулаа болсон гэж бодчих. За тэгээ үргэлжлүүлээд хугалсан. Ажлаа хийж чадаагүй байна. Тэгэхээр өмнөх удирдлагуудын гаргаж исэн ямар буруу шийдвэрүүдээс болж энэ ханшны өсөлт өрөөсөн бэ? За миний зүгээс одоо үзэхэд бол яг Монгол банкны удирдлагуудын гаргаж байгаа шийдвэрээс гэхээс илүүтэйгээр эдийн засгийн нөхцөл байдал тухайн үеийн одоо нөхцөл байдлаас ипотекийн хүүний зөрүүг Монгол банк мөнгө хевэлж тараасан тийм ээ. За энэ ч
Ипотекийн хүний зөрүү өөрөө 6%. За тэгээд үндсэн хэрэглээний зээл дээр байгаа үнийн дүнгээс энэ хоёрын хооронд гарч байгаа зүрэг Монгол банк олон жилийн турш өөрөө барьж явсан. За үүний нийлбэр дүн бас хэд байгааг та хэлээд өгөөрэй. За гишүүний асуултанд хариулъя. Мэдээж нөгөө зах зээлийн одоо хүн дээрс бол барьцангуй доогуур хүүтэй ипотекийн одоо энэ хөтөлбөр бол хэрэгжиж 13 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Тэрний хүүний зөрүүн дээр бол мэдээж Монгол банк засгийн газраас бол тодорхой хэмжээний санхүүжилттэй төлөвлөгөө явуулж ирсэн. Тэгээ мөнгө хэвлэх байдлаар тухайн санхүүжилтийг гаргаж ирсэн тийм ээ? Мөнгө нийлүүлэх байдлаар. Мэдээж энэ нийлүүлэх байдлаар гэдэг нь бол зах зээлд бол мэдээж нөгөө оруулах. Нөгөө талаараа ч гэсэн ипотек нь маань өөрөө иргэд рүү зориулсан одоо хөтөлбөр учраас нэлийн одоо яг засгийн төв банкны гэхээсээ илүүтэйгээр засгийн газрын хөтөлбөр байх. Гэтэл Монгол банк ч өөрөө засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой. Тийм ээ? Зөв. Яарэ. Бүр ээрч муураад штэ бүр ингээд тэгтээ нөгөө юу тэгтээ мөнгө нийлүүлсэ. Яа амар 28 та хүүхэд 40 иргэм насны залуу бүр ингээд зүгээр олонний нүдэн дээр ингээд бүр ингээд зодж идэг настай. За дээрэс нь бас зарим нэг гişүүд бас дургуутслаа илэрхийлсэн. Одоо энэ нэр дэвшээд орж ирж байгаа хүний эцэг их шиг, улс төр шиг манай цагаан намын улаан намын цагаан байрныхны нэг юм алтан уураг залгамжилдаг шиг зарчим байгаа учраас Монголын эдийн засаг, Монголын санхүүгийн салбарт олигтой үр дүн гарч чадахгүй байна. 7 хоногийн өмнө яг IBM-д ажиллаж исэн, Oracle-д ажиллаж исэн, Google-д ажиллаж исэн нэг мундаг залуу Монголдо ирээд юм хийж бүтээх гээд явсан байна. Үнэхээр даахгүй би өстой Монголд бол чадахгүй байна гэд бүр гашлаад бүр арх ууц явж байгаа надтай таарад бүр одоо буцаад Америк руу явъя гэж. Монгол хөгжихгүй байгаагийн шалтгаан ч ерөөсөө энэ. Би одоо энэ анар нэр дэвшигчийг одоо сайн мууг нь үнэхээр сайн мэдэхгүй байна. 2 3 арга хэмжээнд дээр таарч исэн. Би зүгээр ганцхан ажлыг чи ярий. E-банк гэдэг одоо энэ нөгөө нэвтрүүлэлт хийгээд олон улсын мундаг туршлагыг нэвтрүүлжлээ гэдэг юм. Ер нь бол иргэдтэй хамгийн их гай болж байгаа ажил энэ. Монголд E-банкыг ашиглаж олон улсын гүйлгээ хийдэг хэдэн хүн бидیں۔ Эсвэл хаан банкн дээр нэг 20 30 мянган төгрөгийнхөө гүйлгийг хэдэн хүн бидیں۔ Тэднэрт та ямар их цаг хугацаа зардал мөнгөний төвөг учруулж байгаагаа ойлгох ёстой юм. Төлбөр тооцооны газрыг дэд ерөнхийлөгч нь хариуцдаг. Одоо дэд ерөнхийлөгч хийж байгаа нөхөр нь бас банк санхүүгийн ямар ч туршлага байхгүй. Зандан шидрийн ерөнхий сайд их хурлын гадаад харилцааны сайд багтаа туслахаараа цай зөвлөгдөг байсан нөхрийг их хурлын дарга багтаа авчиад тавьчихсан. Тэгээд тэр анар инх 52-ыг нийлж байгаад хийсэн ажил нь ерөөсөө л E-банк. Ёо, ста хуухалж байна тий. Яа. Гэтэ өнөөдөр Америкээс ирээд бас арх уугаад явж байгаа хүмүүс байгаа шүү яг манай баарнаа. Гэхдээ нэрээ нэг ийм байна манайхаа. Энэ манай Монгол банк энэ өөрсдөө хийсэн алдааг энэ үнийн өсөлтүүж ихэд байна. Одоо энэ залуугийн анарын ямнаас ч гэсэн гарч ирлээ ингээд инфляц ингээд нөгөө махны үнээс болоод үгүй инфляц байгаа учраас инфляцтай байсан учраас мах үнд ороод байгаа болохоос мах үнд ороод байгаа учраас инфляцтай болоод байгаа биш байхгүй юу да. Энэ махны үний чинь инфляц хөөрөгдөд байгаа болохоос төв банкныхаа өөрсдөө хөөрөгдөд байгаа байхгүй юу да. Тэгээд нэг ийм анар бол их сайн залуу юм шиг үлээ. Би өмнө нэг удаа таарж ирсэн айгүй гоё ааштай гоё залуу. Тэгтээ энэ томилгоо бол надад жоох муухай санагдсан яг үнэ. Монгол банкныхын ч гэсэн айгүй сайн залуу, айгүй даруухан залуу гэж лээ. Хүн нь сайн байж болно те. Гэхдээ нэг ийм мэдрэмж төрсөн нэг 40 хүрчээд аав ээжигээ дагуулад ажилд ороод явж идэх хүүхд залуучуудтай яг адилхан санагдсан. Аавынхаа нэрний дор цаана нуугдчаад албан тушаалд очиж байгаа ийм залуу шиг. 28 настай гишүүний асуултанд хариулж чадахгүй төгдрээ сууж байгаа хүн ямар атсныхын тэргүүнд ид ерөнхийлөгч болох юм бэ? Хөөе манайха ерөөсөө ичихгүй байна. Хамгийн гол нь ичихгүй байна. Ерөөсөө ичихгүй байна. Ийм байгаагаас ерөөсөө ичихгүй байна. Төлбөр тооцооны газар гэж байгаа ямар ч бодлогын газар биш шүү дээ. Монгол банкнд байдаг. Төлбөр тооцооны газар гэдэг бол илүү ийм техникэл ажил хийдэг газар байхгүй юу? Тэгэхээр нэг ийм байдлаасаа ингээд нөгөө манай дарга нарын өр хүүхдүүд жоох ичдэг байгаасаа. Тэгээд Монгол банк гадаад хэргийн яам эдэр бол яг одоо
дарга нарын сайд дарга нарын хүүхдүүд, тэдний тусрахууд, тэдний одоо бас нэг юм хүмүүсийн ажилтдаг оргондог газар болоод удаж байгаа шүү. Тэгээд энийгээ анхаараараа яг хөө манай анар бол сайн залуу. Гэхдээ ингээд нэг тэгээ хүчнээд ингээд нэг албан тушаалд очиж байгаасаа ичээсээ тэгээд намрын инх хоёрын хүү Батшугар бол яг энэ замаар явсан. Монгол банкнд байж байгаад ингээд гээд явсан тий. Энэ бол гэхдээ айгүй муухай шүү тий. Чи аавынхаа нэрээр биш тий өөрөөрөө явах хэрэгтэй байхгүй юу? Тэр бол үнэхээр гоё юм юу тий. Нэр төртэй амьдрал байхгүй тий. Залуучууд битгий юм байл та тий. Хэрвээ та ямар нэгэн байдлаар компьютер, ноутбук авах гэж байгаа бол Nanotech-Store руу яг одоо холбогдорой. За би эднийхээс ноутбукийг авсан. Би одоо 3 дахь 7 хоногт ярьж байна. Үнэхээр сайн юм байлаа. Дахиад хэлчмээр байна. Хэрвээ та Nanotech-Store-оос бөөний худалдаа авалт хийх юм бол та бүхэнд all-in-one Epson принтер бэлгэлж байгаа. Харин та геймер болох юм бол компьютер авсан геймерүүдэд CS-ийн скин бас өгж байгаа шүү. Хэрвээ та компьютер авахыг хүсэж байгаа юм бол Nanotech-Store-ыг зориороо тэгээд орон зай төвийн 3 давхарт байрлаж байгаа. Эсвэл та энэхүү харагдж байгаа утсаар холбогдоод бас худалдаа авалтаа хийж болох юм байна. Nanotech-Store компьютерийн бүх төрлийн хэрэгсэл болон компьютеруудыг та бүхэнд худалдаж байгаа маа. Баярлалаа. Танд технологийн хэрэгцээ гарсан уу? Тэгвэл бид 12 жилийн туршлага болон баталгааг санал болгож байна. Дэлхийн тэргүүлэгч брэндүүд болох Apple, Dell, Lenovo, HP, Acer хамгийн өргөн сонголт Hyundai. Бүх ноутбук болон PC-ндээ 12-оос 24 сарын баталгаа өгнө. Суурин компьютероо өөрийн хүссэн үзүүлэлтээр угсруулан авах боломжтой. Манай дэлгүүр бөмбөр худалдааны төвийн хойно орон зай төвийн 3 давхарт. Холбогдох утасны дугаар 77 77 77 48. Nanotech-Store цэгийн. Энэ 7 хоногт олонний анхаарал татсан бас нэгэн бүтээн байгуулалт байсан заяа. Тэгээд хамгийн их санхүүжилттэй аймаг чи Хинтээ аймаг байсан шүү дээ. Тэгээд Хинтээ аймгийн нэг суманд болсон үйл явдал. За тус цэцэрлэгийг Монгол улс дахь Арабын нэгдсэн Эмират улсын элчин яамны хамтын ажиллагааны хүрээнд 1.3 тэрбум төгрөгөөр Attachер Construction компани одоо 6 сарын хугацаанд хийж гүйцэтгсэн юм а. За одоогоор бол 10 дугаар цэцэрлэгийн гадна байдал ингэж харагдаж байна. Йоо энэ одоо цэцэрлэгийн байр шүү дээ. Энд хүүхдүүдийн байр. Хүүхдүүд байх байрыг ингэж муухай сэтгэлгүй юм гэж шүү дээ. Юу гэсэн үг юм. За тэгээд энэ барилгыг барьсан компани захирал юу гэж ярьсныг сонсъё. Бас цэцэрлэгийн захирлыг бас сонс. За цэцэрлэгийн захирлыг сонсъё тэгвэл. За тийм. За ингэсэн. За тэгээд энэ барилгыг бариулсан цэцэрлэгийн эрхлэгч юу гэж ярьсныг сонс. Биш наа чин цэцэрлэгийн эрхлэгч нь биш. За. За энэ барилгыг барьсан компани захирал юу гэж ярьсныг сонсъё. Биш энэ чинь захирал нь шүү дээ. Тийм шүү дээ. Энэ чинь захирал нь аахгүй та. Бид энэ дээр одоо яг хараагаа байхгүй энэ цэцэрлэгийн энэ одоо яг харагдаж байгаа энэ хэсэгтэр бол одоо стандартын нөлөөнөдөө хурлаар орно гэдэг болж Нодлонгийн тэр актер үеийн борооноор манай дээр мөндөр орсон шүү дээ аймагт. Тэгэхэд энэ зүй хой талаасаа жоох юм барилгын ан цав болж жоох үүссэн байсан. Гэхдээ тэр мөндрийн дараа бол нилээдгүй нөгөө тоосго бутрах үзэгдэл ингэж харагдсан учраас манай бүх сургууль цэцэрлэгүүдээр боловсролын газар маань хяналт үнэлгээ орон одоо нөгөө төсөв хариуцсан мэрэгчлэлтэнгүүдээ хуваарлаад ингээ манай дээр ирж хөрөнгө оруулалтын мэрэгчлэлтэнгүүд маань ирж үзээд энэ ерөөсө бас нурах нөхцөл байдал үүсэх магадлал өндөр юм байна. Тийм учраас хэдүүлээ аймгийн орон нутгийн хөгжлийн санд хандъя гэд. Ингээд бид нэр аймгийн орон нутгийн хөгжлийн санд хандаад ингээд энэ 523 саяар ингээд гадна басаад дээвэр цонхны ийм одоо засварыг хийлгэхээр ингээд үйл ажиллагаа маань эхлээд явж идэл маань ийм нөхцөл байдал үүсээд байна.
энэ барилгын захирал гэхдээ бас сайхан гарна тий. Яг нэг юм болчлоо. Ахын ч нэг буруугүй энэ барилга барьсан хүмүүслэр нэг ингэ эзэн бэлэг гэж ажиллаж байна. Үгүй чи тэгээд мөнгийг авчаад тэгснэ барилга барьсан хүмүүс нь буруу гэж сууж байгаа байхгүй тий. Тэгээд зүгээр мөндөрнөр энэ нөгөө юм ил гарсан гинэ. Мөндөр орож алж ингээд дундаас нэг юм тоосго гараа. Би бутраад байна. Зүгээр тоосго нь мөндөр нь бутарж байдаг шээ. Гэхдээ энэ хамгийн аимшигтай нь юу гэж яагаад хүүхдийн цэцэрлэгийг ингэж барьж байгаа юм бэ тий? Яагаад? Тэгээ яагаад энэ компани захирал юу ч болоогүй юм шиг ингэж яриад зогсож байгаа юм бэ? Хамгийн муухай нь. Тэр бол үнэхээр муухай санагдсан. Тэгээд одоо сум орон нутагт өчнөө барилга байшин барьлаа л гэдэг. Сая өнгөрдөг өвөл нөгөө хөвсгөлийн бас нэг сургууль гарсан шүү дээ. Яг ингээд өвөл болж байгаа яг гадаад цас орж байгаа нь ханны завсраар харагддаг тийм сургууль байсан шүү дээ. 3 жил болсон гэлөө те тэр чинь ийм зүгээр мөнгө идсэн бүтээн байгуулалт дүүрэн байгаа. Тэгээд саяны энэ захирал бол зүгээр шууд шоронд явах ажлаа өөрөө хийцэн биш. Тэгээд юу ч болоогүй шиг яг ахын тэгж байгаа гайгүй засуулчиг бодноо ч гэж те. Тэгээд ямар би ч арайч би байсан бол хизээч ингэж тоосгохгүй нэр шүү. Ямар эцтакууд ингэж өрдөг байна нэр. Үнэхээр аимшигтай юм бүтээн байгуулалт болсон байна. Тэгээд харамсалтай. Шоугаар арайч өндөрлөг байна гэж. Ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэтээг үзцгээ манайхаа. Аваа таамсгүй дээ танихгүй тийм гоё зарим энэ газар байх шүү. Олон улсын усан сэлтийн тэмцээнээр гэр бүлэрээ зарим зарж байгаа. Намайг сөрөнхүүгийн эдэр ханга гэдэг. Би зуны оролтоор ээж авдыг нэг тусалдаг л та. Яаж тусалж байгаа? Юу, одоо сүүн заримга сурчлах маягаар яаж сурч байгаа? Одоо хэлхийн ч одоо цааш. За их сандарч байна. Тэгтээ хэлье. Юу. Аваа тарамсгүй дээ танихгүй тийм л гоё зарим энэ газарт байгаа шүү. Чиний одоо сурчлагаа ер нь хэр нөлөөтэй байх шиг байна гэдэг. Ер нь миний сурчлагаа ер нь нэлээд нөлөөтэй байгаа шүү. Юу хөөрхи юм бэ? Юу мондөг юм бэ гэсэн юм зүйтэй байгаа. Надад хэрэг зарим зарсан. Энэ нэлээд. Би ер нь энэ газар ер нь энэ ер нь заримга юу хүмүүсийг их аваасаа гэж ер нь их хүсэж байна. Ер нь авахгүй л ер нь их гонно. Ямар гоё чиний зарж байгаа зарим. Юу ер нь цэвэр үнэний сүгээр хийдэг. Ер нь 100% эко. Оригинал. Ирээдүйн бизнесмен байна шүү дээ. Энэ хүү бол нэг бол бизнесмен бол нэг бол улс төрч болно заяа. Яг өөрөө бол хийхгүй байгаад байна шүү дээ. Яг тэр амаар ярьдаг ажлыг бол өстой амар хийж байгаа байхгүй. Алнаа л гэдэг байгаа. Тэгээ өстой үнэхээр хөөх юм аа. Тэгээд энэ хүүгээс очиж зармиг аваараа тэгээд Монголын маань ирээдүйд ийм олон сэргэлэн жаалууд маш олон байна. Тэгээд аав ээжтэй тусалж байгаа маш олон хүүхдүүд байгаа. Тэгээд үнэхээр лаг хүү байна. Ирээдүйн маркетингийн менежер магадгүй улс төрчч болж магадгүй манай хоёр үргээ. Яа гой. Гоо нэр эсвэл юу комедиан ч болж магадгүй юм тий. Би ч нөгөө багтаа ундаа зардаг гэсэн шүү дээ. Өдөрийнхөө дундаага уурал би тэгтээ жоохон доод төвшнийг байсан байна. Тэ яг ингээд сая яг зарлж байгаагаа бодсон чинь тэ. Зүгээр үйлдвэрийн хүүтэн ундаа so what тиймс тэ. Гэтэ яг өндөө бүлээн байсан миний зарж исэн ундаа. Эсрэг маркетинг жагаад исэн байхгүй. Энэ үгт хамаагүй дээр үнэ надаас. За ингээд энэ 7 хоногийн weekly show-гээр өндөрлөө. Та бүхэндээ баярлалаа. Гадаадас ямар олон гой хүмүүс Монголд ирсэн байна. Тэгээд ирсэн хүмүүстээ бүгдэнд дахин баярлалаа гэж хэлье. Ямар гой олуулаа, амар гой байна. Тэгээд та үнэхээр та маш их баярлалаа. Тэгээд дараа 7 хоногт наадан болно. Тэгээд наадан болвол үнэхээр маш олон монголчуудын маань хүссэн хүлээдэг ийм сайхан баяр цэнгэл байгаа. Тэгээд дараа 7 хоногт бүгдээр Динж хотод сайхан наадаараа тэгээд Амраас weekly show-ны наадмын дугаараар эргөө уулзцаая. Та бүхэндээ баярлалаа. Хэрүүлээ багын шүү манайхаа.
Наадмаар айлуулах баг хэрэгтэй шүү. За ингээд дуусчихлаа шүү дээ манайх амар урдан байна.